За нэр дэвшигч жаргал сайхныг би мэрэгжлийн үнийн хувьд бол дэмжиж байгаа. Ер нь аль салбарыг нэг мэрэгжлийн бас туршлагатай, зарчимтай, ноён нуруутай юм хүмүүсүүд авч явал үр дүнтэй байдаг. Анх 19 он томилогдоход бас би өөртөө чи уулзахад яг л ийм зүйлийг хэлж байсан. Мэрэгжлийн хүн гэдгээр нь дэмжиж байгаа гэж. Мэрэгжлийн бус очих бол осолтой юм билээ. Ийм тохиолдолд прокуророор гарч ирсэн. Сүүлдний яс бизнесийнхнийг дээрэмдсэн. Жапан тааван маавн гэл элдв юм сонсгож эхэлсэн шүү дээ. Тийм учраас би өөртөө чи холбогдлолтой бас өнгөрсөн хугацаанд янз бүрийн иймэрхүү асуудал гараагүй учраас мэрэгжлийн удирдлагаар хангаж ажилласан гэж бодож байгаа учраас дэмжиж байгаа. Хоёр зүйлийг би хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт энэ нэг улс орныхаа үндсэн эрх ашигаас урваад байгаа улсууд жоохон хатуу байгаарэ. Энэ оюу толгоон энэ муухай жишгийг бид нар дахид давтаж болохгүй. Би зөвхөн нэг зүйлийг оюу толгой дээр бас зөвхөн тодруулъя гэж бодож байна. Гэмт хэргийн оюу толгойтой холбогдлолтой асуудлыг шалгах явцад болд гэдэг хүний тэр одоо нэг 90 тинтогийн болд шүү дээ. Болд гэдэг хүний данснаас Монголын 6 улс төрчид мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ тэгээд яагаад авилгалын хэрэг болсонгүй гэдэг дээр би гайхаад яваад идэв. Хэрвээ бид нар энэ авилгалыг тогтоож чадсан бол оюу толгойн гэрээг өөрчилж чадах байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг. Гэтэл эдгээр маань одоо хууль бусаар завьсан ингээ явчихсан юм шиг байна. Тэгээд энэ дээр надад нэг тодруулга өгөөч гэж. Тэр 6 нэр бүхэн хүмүүсүүдийг яаж үтсэн юм гэж. Хоёрт гүтгэлгийг ерөөсөө зогсоох хэрэгтэй. Бусдыг гүтгэхийг. Би бүр өөрийнхөө амьдрал дээр тохиолдож байгаа жишээ татаад хэлье гэж бодож байна. Өнөөдөр бол ингээд хамаагүй хүнийг гүтгэж чинь яах ч вэ? Прокурор цагдаа дээр очиод хэрэгсэхгүй болчих чинь. Энэ болохгүй. Яагаад болохгүй гэж. Би одоо ингэж бодож шít. Энэ залуу урс тэгж бодох ба гэж. Хулгай хийсэн хийгээгүй ялгаагүй юм байна гэж эцэстээ бодож шít. Хулгай хийхгүй явлаа гэхэд харлуусаар гал хулгайч болгож шít. Тэгээ үе эцэстээ юу гэж бодох юм? Хулгай хийхгүй байх, хулгай хийх хоёр ялгаагүй юм байна гэж бодогдож шít. Энд чи аюултай шít. Бүгдээрээ тийм болчод энэ улс орн чи яах юм бэ? Тийм учраас бас нэг энэ адилхан харлуулад байгаа явдлыг та нар зогсоохын тулд ялангуяа та нар прокуроруудын хувьд энэ хүн гүтгэж байгаа асуудлыг зогсоо. Монголд нэг ч лидер төрөхгүй шүү. Монголчууд итгээд авч явах тийм улс төрч төрөхгүй. Бүгдийг гүтгэж чадж шít. Юу ч гэж гүтгэж чадж байна. Тэгээ өгчөж байна. Очоо шүүгтэр очоо зарим нь юу гэж байна вэ? Баяраас ахуулаад нүдний хагалгаанд орсон юм харахгүй байна гэдэг ингээд шүүгтэр очихгүй. Тэр цэцгээгээ шүүхэн зугтаад алга болчихж байна. Баахан надыг одоо сүүний үйлдвэр идлээ гэж ярьсан шүү дээ. Улс оронд яар. Тэгээ баримтаа бариад очихоор очихгүй шүү дээ. Зугтчихж байна. Тэгэхээр ийм байж ерөөсөө таарахгүй. Ийм л байх юм бол Монголын улс төр хизээ цэвэр болохгүй. Хүн тэгж бодно шүү дээ. Хулгай хийхгүй байх хоёр адилхан юм гэж бодох байхгүй юу? Энэ буруу жишгийг ерөөсөө тогтоож болохгүй. Тийм учраас та нарын хүн гүтгэж байгаа асуудал дээр бидний энэ цагдаа өвчний байгууллагаар шалгуулж байгаа асуудал дээр бас жоохон хатуухан байр суурьтай байж өгөөч гэж би хүсэж шүү. Тэгэхгүй бол болохгүй. Энийн муу ур дагавар бол тэр шүү. Хулгай хийхгүй байх хоёр ижилхэн. Ийм буруу. За даваасрын гүшүүн үг хэллээ. Одонгийн цогтөрлөх гүшүүн асуулт асууж үг хэлээ.